Сэтгэл дасгалжуулахын 7 зүйлс сургаал. Миний энэ удаагийн гадамбын сургаалын айлдвар маш товчхон байх болно. Учир нь цаг хугацаа бага байна. Одоо төвдийн ложон гэдэг үгийг авч үзье. Лон сэтгэл оюун гэсэн утгатай, жон сургах, дасгах гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл энэ нь бидний сэтгэлийг сургаж, дасгаж дадуулахыг хэлдэг. Үүнийг та бүхэн мэдэх байлгүй дээ. Та бүхэнд энэ үг, энэ сургаалын тухай ойлголт аль хэдийн байгаа. Гэхдээ би энд сануулга өгөх гэж ирсэн хүн. Би та бүхэнд энэ сэтгэл дасгалжуулахын сургаалыг дахин сануулж байгаа хэрэг. 7 эсгээс бүрдэх сэтгэл дасгалын номлолыг бүгдийг нь энд ярьж амжихгүй, харин гол санаануудыг товч дурдъя. Юуны өмнө нэгдүгээрт урьдчилсан бэлтгэл буюу суурь дадлахын талаар ярив. Урьдчилсан бэлтгэл гэдэг нь бидний дхармагийн буюу номын үйл ажиллагааг дэмжих тулгуур үндэс юм. Бид номын бясалгал үйлдэхийн тулд эхлээд тодорхой суурь бэлтгэлүүдийг хийх учиртай. Иймээс урьдчилсан бэлтгэл нь бидний дхармагийн буюу номын замналаа тууштай явуулахад чухал ач холбогдолтой. Энэ суурь шатанд 4 зүйлийг эргцүүлэн бодох хэрэгтэй. Нэг эрх чөлөөтэй, тааламжтай, авралт хүний төрлийг олоход ямар бэрх хэцүүг сайтар тунгаан ойлгох. 2 үхэл зовлон хизээч ирж болох бөгөөд аливаа юмсын мөнх бус шинжийг үргэлж санаандаа санаж явах. 3 шалтгаан үрийн хууль буюу үеийн үр гарцаагүй байдгийг ухаарч ойлгох. 4 орчлонгийн буюу самсрын мөн чанар зовлон болохыг гүн гүнзгий танин мэдэх. Эдгээр 4 санаа бол ерөнхийдөө маш энгийн зүйлс юм. Гадамбын сургаалууд угаасаа их шулуун тод байдаг. Та бүхний хувьд ч гадамбын сургаал маш энгийн санагддаг биз. Гэсэн ч асуудал нь хүмүүс түүнийг бараг хэрэгжүүлдэггүй доршдог. Өөрөөр хэлбэл гадамбын сургаал өчүүхэн энгийн шуудхан мэд боловч бидний амьдралд хэрэгжихгүй л бол үр дүнгүй. Тиймээс дээрх 4 эргцүүлгийг үнэхээр сэтгэлдээ шингэтэл дахин бодож хэвшүүлэх хэрэгтэй. Эдгээр нь таны өдөр тутмын сэтгэлгээ, ойлголт, бясалгал дадлын салшгүй хэсэг болох ёстой. Үүний тулд тасралтгүй дадлах хэрэгтэй. Бид энэхүү эргцүүлэх, дасгах үйлд өөрсдийгөө ууггүй сургаж, эрчимтэйгээр ажиллах ёстой. Бид дхарма буюу номыг үнэлжтэй эдэлдэг. Энэ сэтгэл дасгах дадлуудын чухлыг ухамсарладаг, юу гэсэн утгатайг нь сайн ойлгодог. Гэвч жинхэнэ асуудал нь тэдгээрийг бодит амьдрал дахь хэрэгжлийн зам мөртөөгөө нэгтгэж чаддаггүй доршдог. Учир нь анх хүний төрөлхтөн бий болсон цагаас хойш бидний сэтгэл санаа өмөрч, зүрх зуршлууд удам дамжсан зан үйлд автаж ирсэн байдаг. Бид номын сургаалыг сонсдог, дхарма буюу номыг бясалгадаг, сэтгэл оюунаа дасгадаг, энд тентхийн багш нарын сургаалыг цуглуулдаг. Гэвч үнэндээ хэрэгжүүлэх тал дээр, өөрийн сэтгэлтэйгээ нягт холбон амьдралдаа буулгах тал дээр дутмаг байдаг нь бидний зовлон юм. Ингээд гадамбын уламжлалын номлол нь аргагүй л их шулуун, шууд байдгийг дахин хэлье. Тиймээс судалгаа номлол хийх, онлын хувьд эргцүүлэхээс илүүтэйгээр шууд бясалгал үйлдэх нь илүү чухал. Бясалгал гэдэг бол бидний сөрөг муу санаа, мунхаг ухаан, бохирдсан сэтгэлийг төгс төгөлдөр, гэгэрсэн оюун ухаанд хувиргах нэн чухал арга зам юм. Хувиргана гэж хэлэхээр бидний үндсэн сэтгэл, мунхарсан сэтгэл, бохирдсан сэтгэлийг өөрчлөхийг хэлж байна. Сэтгэл маань элдв буртагт бохирдсан байдаг ч бясалгалын аргыг ууггүй хэрэглэсний үр дүнд эцэстээ буюу аажмаар өөрийн сэтгэлийг жинхэнэ дхарма, чин үнэн дхарма, төгс дхармагийн замд нь оруулж тийм дадалтай болгож чадна. Зүгээр дхарма буюу ном унших нь дангаараа хэрэгжүүлэлт биш, зүгээр номын айлдвар сонсоод өнгөрөх нь жинхэнэ дхармагийн дадлага болохгүй. Хэрэв тэдгэрийг өөрийн амьдралын зам мөртөө, өөрийн сэтгэлтэйгээ нийлүүлж хэрэгжүүлж чадвал тэр л жинхэнэ дхарма дадлага болно. Тиймээс гол дадлага бол бодит сэтгэлийг сургаж хөгжүүлэх явдал юм. Урьдчилсан бэлтгэлийн тухай би нуршаад яах вэ? Та бүхэн аль хэдийн мэдэх учир давтан ярих шаардлагагүй бизээ. Тиймээс шууд гол дадлага буюу хэрэгжүүлэх хэсэгт оръё. Энд гадамбын уламжлалын хувьд гол дадлага гэдэг нь ерөөс бодит сэтгэлийг төлөвшүүлэн дасгахыг хэлж байгаа юм. Иймд бид бодит сэтгэлийг хөгжүүлэн дадуулж сурах ёстой. Энэ гол дадлага 2 хэсэгтэй. Үнэмлэхүй бодит сэтгэлийн бясалгал болон харьцангуй бодит сэтгэлийн бясалгал гэж хуваагдана. Өөрөөр хэлбэл үнэмлэхүй бодит сэтгэл, харьцангуй бодит сэтгэл гэсэн 2 чиглэлээр сэтгэлээ дасгаж сургах хэрэгтэй. Эхлэлгүй урт хугацааны туршид бид агуу багш нартай уулзаж, гайхамшигтай ном сургаалыг хүртэж ирсэн. Та бүхэн олон чухал номын айлдвар, ёслолд оролцсон, Мадхимака, Махамудра, Махаати гэх мэт элдв дамжаа сургалтуудад сууж, сонсож баясаж байсан биз. Гэвч тэр сургалтууд дуусахад хүн бүр тарж одно, харин таны өөрийгөө тоосон бардам сэтгэл, эго буюу би гэж минемхийрэх үзэл, огт хорогдохгүй, бүр өссөн байх нь элбэг. Та эго буюу өөрийгөө өргөмжилдэг ихэрхүү сэтгэлтэйгээ хизээч ажилласангүй, өөрийн сэтгэлийн хандлагаа засах гэж оролдсонгүй, олон сөрөг зуршил дадлуудаа ч хайж чадсангүй. Та өнөөдөр ч 2-3 жилийн өмнөх хэвэндээ л байна. Таны сөрөг сэтгэлүүд хിവэрээ уур хилэн, хатаа жутуу, бусдыг гэмтэх гэсэн дайсагнал бүгд байсаар. Тиймээс гадамбын сургаалын үнэн утга учир нь яг энэ асуудлыг шийдэхэд оршино. Бидэнд нөхцөл байдал тулгарх үйл явдал бүрийг хэрхэн зохицуулж, өөртөө ашигтай бясалгал болгон хувиргахыг зааж өгдөг.
Иймд хүн аливаа юмс үзэгдлийг зүүд мэд гэж үзэх ойлголтоо заавал хөгжүүлэн төлөвшүүлэх ёстой. Бид үүнийг дахин бодож ямар ч нөхцөлд хэрэглэх дадал болгож хэвших ёстой. Жаргалтай байхдаа ч тэр, зовлонтой байхдаа ч тэр үргэлж энэхүү үзэл бодлоо сандаг байх учиртай. Ямар ч төлөв байдалд байлаа гэсэн энэхүү ухаарлын хэрэглэхээр таны сэтгэлийн хандлагатай үргэлж хамт байх хэрэгтэй. Үүнийг хизээж мартаж болохгүй. Зөвхөн хоосон ойлгоод өнгөрөх төдийн бидний үндсэндээ орших хүчрхэг сөрөг чанарууд мунхаг харанхуй хөнөөлт бодлуудаас салахад хангалтгүй. Тиймээс заавал боддоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө амьдралын практиктайгаа нэгтгэх, ерөндөгийг хэрэглэх, өөрийгөө ухамсартай сэргийг байлгах, зохих заслааргыг хийгээд яв. Өөрийгөө ухамсартай байлгаж мунхарсан байдалтай лавшруулан орхиж хэрхэж болохгүй. Ийхүү бид сэтгэл оюунаа хөгжүүлж ухаанаа нээнтэлж номын сургаалыг ойлгож хүлээн авч чадна. Тэгээд түүнийг амьдралын зам мөр дээр буулган хэрэгжүүлэх учиртай. Өөрийгөө сургаалаас хөндөрүүлж амьдрал дадлаасаа тусгаарлаж огт болохгүй. Өөрийгөө ойлголт гэгэрлээсээ ч салгаж болохгүй. Иймээс бүх үзэгдэл зүүд мэдт гэдэг нь бидний амьдралд тохиож буй юмс үзэгдэл бүхний ердөө өөрсдийн дурсамж санааны тусгал гэж үзэх хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл бидний хүлээж авдаг бүхий л мэдрэмж, дүр зураг, үзэгдэл нь тагцгүй өөрийн оюун санааны бүтээл юм. Сайн ч бай, муу ч бай, найдлага, готрол, айдас түгшүүр гэгчлэн төрөл бүрийн мэдрэмжүүд энэ бүхэн бидний өөрсдийн сэтгэл оюуны ургуулсан зүйл. Ийм сэтгэлийн зохиомл ургуулалтууд нь бидэнд хэрэггүй зовлон шаналлыг бий болгодог. Ингэж л самсардах зовлон үргэлжилдэг. Бид бүгд энэ илүү дутуу зовлон, самсрын зовлонгоос ангижрахыг хүсдэг ч хэрхэн яаж чөлөөлөгдөхөө сайн мэддэггүй. Бидэнд бодох арга зам, бэлгийн ухаан, зөв алхам дутмаг байгаагаас тэр. Яагаад гэвэл таны сэтгэл ухаан хараахан сэрж гэгэрээгүй. Та одоо хэрн мөнхийн манан самсарт төөрч яваа хэрэг. Бидний хийж чадах зүйл нь ердөө л бурхан минь, ном минь, хуураг минь, багш минь намайг өршөөж авраач хэмээн даатгах. Гэвч үнэн хэрэгтээ тэд таныг аварч чадахгүй. Учир нь бурхан багшийн өөрийнх нь айлтгаснаар эцэстээ хүн өөрөө л өөрийгөө авардаг. Та өөрөө өөрийн хамгийн сайн найз нь, өөрийн хамгийн том дайсан нь. Өөр хинч таныг аварч чадахгүй. Иймд бидний хүлээн авч буй үзэгдэл бүхэн өөрсдийн маань оюун санааны бүтээлтүүдийн юм. Үүний адил дайснаа үзэн ядах таны сэтгэл, найздаа хандах хайр сэтгэл, эд хөрөнгө, алдар нэр, ашиг хонжоонд хандах таны хандлага, энэ бүхэн хоосон хий эргэсэн бодлын тусгал юм. Эдгээр нь бүгд тухайн үеийн сэтгэлийн олон сарнсан бодлын л нэг хэсэг. Тэгвэл бүх юмс үзэгдэл зүүд мэдт гэж айлцсныг сонсоод та юуг ойлгов? Энэ нь таны харж буй аливаа юмс үнэхээр биедан оршдог хатуу бодит зүйл мэт боловч үнэндээ бидний хүлээн авч байгаа байдал нь зүүд зэрэглээ мэт гэдгийг хэлж байгаа юм. Та ямар нэг сайхан сэтгэл татам зүйлийг харахад үнэхээр л бат бох орших үнэн зүйл шиг санагддаг. Гэхдээ та үүнийг зүүд зэрэглээтэй адил өнгө үзэгдэлтүүдийг гэдгийг давхар ухаарч байх ёстой. Яг л зүүдэндээ бид гоё зүйлс чардаг, муухай зүйлс ч үздэг, аятайхан үгч сонсдог, таагүй үгч дуулдаг. Тэдгээр нь зүүдэлж байх үед үнэхээр болсон явдал шиг санагддаг. Харин унтаанаас ирэхэд тэр сайхан муухай бүх зүүд алга болчихсон байдаг шүү дээ. Тийм биз? Энэ бол тун энгийн мөртлөө маш оновчтой жишээ юм. Хэрв та энэ мэд жишээнд сайн анхаарал хандуулж чадвал маш чухал сургамж өгдөг. Үүнтэй нэгэн адил бид өдөр тутмынхаа амьдралыг шинжилж үзэх хэрэгтэй. Бидэнд элдв нөхцөл байдал тохиолдоход бид зохицуулан давж гардаг. Гэвч тэдгээр нь номын хэрэгжилтийн үүднээс авч үзвэл төдийлөн ач тустай байдаггүй. Гүн сургуулийг хүртэж аваад таньж мэдсэн хойно та өөрийн анхдагч сэтгэлгээндээ өөрчлөлт хийж чадсан уу? Бид чадав уу? Үгүй дээ. Та сүм дугуйн долбог дээрээ суугаад бясалгал үлдэнэ. Юмсыг түр чатгаа өөрчлөх гэж оролдоно. Гэхдээ чадахгүй. Та дотроо ямар нэг үр дүн хүлээн гордоод суудаг. Гэвч хийж буй дадлага таныг огт өөрчлөхгүй байна. Бүр эсрэгээрээ зарим тохиолдолд таны эго хуваа хичээж бие тоосон бардам зан, зүрэг бодлоод хоосон чалчаа сэтгэл улам өсөж үрждэг. Энэ нь та өөрийнхөө эго буюу өөрийгөө дүгийлгэх бардам сэтгэлтэйгээ, өөрийн сэтгэлийн хөдөлгөөнтэй, элдв сарнимтгай бодлуудтайгаа жинхнээсээ ажиллахгүй байна гэсэн үг. Та зүгээр л бясалгаж буй дүр эсгэж байна. Өөрөөр хэлбэл та үнэндээ огт бясалгаж чадахгүй байна. Та өөрөө ба таны эго хоёр үргэлж тусдаа, зайтай хിവэр үлдэнэ. Та өөрийгөө ажиглаж засахгүй байна. Та судалгаа хийж ном уншдагч энэ нь таны эгод нөлөөлж түүнийг засаж чадсангүй. Та бясалган эргцүүлэн боддогч энэ нь таны эгод хүртэл нөлөөлсөнгүй. Эгог огтхон ч хөндөж чадсангүй. Та бясалгал хийж байгаа боловч тэр нь зүгээр л оюунаа нэг объект дээр төвлөрүүлэхээс хэтрэхгүй байна. Харин тэр үл үзэгдэгч хүчрхэг оршихуй. Таны эго химээх зүйлээ чи огт харсангүй. Эго тань үргэлж тантай цуг орсоор л үнэндээ таны хийж буй нэг бүрчлэн дадлага эцэстээ таны эгод тус нэмэр болдог. Учир нь та бясалгах бүртээ өөрийгөө тоох бардам сэтгэл, ихэрхүү зан, уур уцаар, түрэмгийн авир тань даган тижээгдэж байна. Зарим бясалгал дадлагын дараа та бүр илүү догшин ширүүн зантай болсон байдаг.
Жишээ нь 3, 4, бүр 6 жилийн ганцаарчилсан бясалгалд суусан хүмүүс хүртэл бясалгалаа дуусгаад гарах үедээ ивэн өчүүхэн ч хувираагүй хിവэрэ байгааг хардаг. Үүний нэгэн адил энэ сэтгэл дасгалжуулах сургаал бидэнд өөрийн бясалгал дадлаа тогтмол анзаарч хянаж байхыг сануулдаг. Бидний хувьд жинхэнэ хийд, жинхэнэ тарины газар бол өдөр тутмын амьдрал маань байх ёстой. Өдөр тутмын амьдрал маань бидний бясалгалын судал юм. Та оюун ухаанаа үргэлж нээлттэй байлгаж, анхаарал төвлөрөл, сонор сэрэмжээ байнга хадгалж яв. Та ганцаараа байсан ч, олонний дунд байсан ч, мөргөн сууж байсан ч, ном уншиж байсан ч, гадаа зугаалж явсан ч үргэлж өөрийгөө ажиглан, өөртөө сануулж, өөрийн сэтгэлийн хандлага, үйлдэлээ шинжиж бай. Бид өдөр бүр миний одоогийн хандлага зөв үү, буруу юу гэж өөрийгөө шалган сануулж байх учиртай. Иймээс л бүх юмс үзэгдэл зүүд мэдт гэсэн сургаалыг үргэлж санах хэрэгтэй байдаг. Хэрв хэн нэгэн таныг шүүмжилбэл тэр даруйданд за энэ зүгээр л зүүдний жүжиг гэж өөртөө сануулаарай. Хэрв хэн нэгэн таныг магтвал мөн л энэ магтаалч бас зүүдний өнгө үзэгдэл гэж бодууштай. Гадаад ертөнцийн элдв үзэгдлүүд бол эцсийн дүндээ бидний өөрсдийн оюун ухааны тусгал, өөрөөр хэлбэл төөрөгдлийн илрэл юм. Бидний гол асуудал бол төөрөгдөл өөрөө. Иймээс сэтгэлээ дасгалжуулна гэж ярьж байгаа нь өөрийн төөрөгдөлтэй ажиллахыг хэлж байгаа хэрэг. Энэ нь төөрөгдлийг устгаж үгүй хийгэж буй хэрэг биш, харин түүнийг нөхөртөө тооцож, номын замдаа ашиглан өөртөө тус болох гэсэн санаа юм. Хэрв та ингэж чадах юм бол таны төөрөгдөл чинь таны бэлэг оюуныг нээж дэлэхэд туслана. Таны бэлэг ухааны хүчийг улам бүр бэхжүүлнэ. Ингэснээр та илүү ихийг сурч, илүү ихийг танин мэдэж, улам гүн гүнзгий түвшинд ухаарч чаддаг болно. Зөвхөн судалгаа номлол төдийхнөр зогсохгүй, бясалгал дадлага л хүний сэтгэлийг ийм гүн түвшинд хувиргаж чадна. Бясалгал гүн гүнзгий рүү нэвтэрдэг учраас таны бэлэг ухаан улам хүчрхэгжинэ. Та элдв илүүц зовлон шаналлыг үүсвэр дээр нь тас цохих чадвартай болно. Учир нь та бүх асуудлын их үндэс болсон төөрөгдлийг таньж тасалсан байдаг. Эцэст нь харахад аливаа юмс үнэндээ ямар ч өөрийн бие даасан оршихоогүй, зүүдний үзэгдэл мэт хувирсан байх болно. Энэ бүхний эцэст та өөрийн оюун санааг ихцлэн харж төрөл үүсэлгүй ухамсарын мөн чанарыг шинжилж судлаарай. Өөрийнхөө анхдагч сэтгэлийг ажиглан хар, тэр нь энгийн тунгалаг ухамсар болохоос өөр юу ч биш. Энэ тунгалаг ухаан нь хэсэг бүлэг болон хуваагддаггүй, нэгэн цул оршдог. Ямар нэгэн бодолсон санаа төрөхөд л та тэр дорн ухамсартаа төвлөр. Уур хилэн сэтгэл тань төрөхөд ч бас ухамсараа шууд ажигла. Ямар ч бодол төрсөн бай, түүнийг дагалгүйгээр шууд өөрийн сэтгэлийн мөн чанарт төвлөр. Ингэж чадвал та өөрийн оюун ухааны бодит үннийг харах болно. Тэр нь элдв ирээвэр хураавар бодлоос ангид чөлөөтэй оршиж байдгийг танина. Харин бидний ирээлжлэн суунаглах олон бодол бол ердөө л төөрөгдлийн нэг илрэл юм. Өөрөөр хэлбэл бид төөрөгдлийнхөө жинхэнэ чанарыг таньж хараагүй цагт тийм олон бодол сэтгэлд эргэлдэж өмүүлдэг. Харин та тэр төөрөгдлийнхөө уг мөн чанарыг таньж чадвал тэр нь өөр юу ч биш, гагцхүү бэлэг ухаан өөрөө болохыг ойлгоно. Төөрөгдөл гэдэг нь угаас бэлэг ухаанаас салгаж ойлгож болох зүйл биш, тэд нэг язгууртай. Гэтэл бид төөрөгдөл, бэлэг ухаан хоёрыг тусгаар хоёр зүйл мэт авч үздэг, алдаа гаргадаг. Төөрөгдөл гэгч нь бэлэг оюунаас урган гарч ирдэг. Яагаад гэвэл бидэнд бэлэг ухаан дутагдaltaй учир төөрөгдөл гарч ирж өмүүлдэг. Бид хараахан тэр бэлэг ухаанаа олж таньж чадаагүй байна гэсэн үг. Хэрв бид төөрөгдлийг уул үндсээр нь тасалж чадхад бэлэг ухаан тэрхүү төөрөгдлөөс өөрөө гарч ирдэг. Учир нь төөрөгдөл нь өөр юугаарч бус бэлэг ухаанаар л оршин тогтнодог юм. Таны сэтгэл аливаа зүйлийг бодит үнэн мэд эндүүрэн зурсан байх үед та өөрийгөө төөрөгдөлд байна гэж хардаг. Бэлэг ухааны мөн чанарыг нь олж хардаггүй. Харин сэтгэлээ дадуулан төлөвшүүлэх, ялангуяа үнэмлэхүй бодит сэтгэлийн дадлага хийснээр та төөрөгдлийг бэлэг ухаан болгон хувиргах чадвартай болно. Учир нь таны оюун ухаан бүрэн сэрж гэгэрхэд таны бэлэг ухаан бүхэлдээ цогцлон аниж төөрөгдөл ор мөргөө алга болно. Төөрөгдөл бэлэг ухаантайгаа уулзаж нэгдэн гэсэн үг. Очирт хөлгөн важраян үүнийг очир ухаан буюу очрын сэтгэл хэмээн нэрийддэг. Яагаад очир сэтгэл гэж нэрлэдэг вэ гэхээр оюун ухаан угаасаа хизээж төрж үсээгүй. Тиймээс тэр хизээж өгч устдахгүй. Тэр хаанч тогтож бэхжиж үлддэггүй. Тиймээс хаашаач нүүж одохгүй. Мөн тэр хизээж үгүй болж бүрмсэн алга болохгүй. Учир нь оршихуй бүхэнд тэр ухаан жигд тархан оршдог. Ийм гурван үзэл баримтлалаас төрөх тогтох, үгүй болох гэсэн санаанаас огт ангид бөгөөд таны угийн оюун ухаан бүхий л юмс үзэгдлийг нэвчин оршдог. Самсарыгч, нирваныг тэр ухаан өөр хооронд нь ялгаж мэдэхгүй. Самсар, нирван гэж яригдах хоёр ойлголт бол ердөө таны төөрөгдлийн үеийн оюуны ялгуур төдий зүйлс. Та энэ хүчрхэг төөрөгдлийг үндсээр нь таслах үед самсара гэж ч юм үгүй, нирван гэж ч юм үгүй болохыг танин мэдэх болно. Хэрв та өөрийн оюун ухаанаа таньж чадвас таны тэр сэтгэл чинь л бурхан юм. Таны сэтгэл угаасаа цэврээрээ байдаг тул бид түүнийг бурханы сэтгэл гэж нэрлэдэг. Энэ бол зүгээр л таны анхдагч оюун ухаан.
Та өөрийн тэр анхдагч тунгалаг ухаанаа анзааралгүй гэж алдалгүй авч явж чадвал таны сэтгэл сэвгүй тунгалаг хിവэрэ байх бөгөөд тэр нь л Бурхны сэтгэл мөн. Энэ үндсэн ухаанаас тань ямар ч бодол төрсөн бай. Тэр нь ердөө л тухайн агшны нэг илрэл үзэгдэлтүүдийг болохоос таныг цочроох ёсгүй. Та өөрийнхөө үндсэн ухамсарыг таньж барьж байвал ямар ч бодол төрсөн танд гай болохгүй. Та бясалгал хийж суугаагаас үл хамааран эсвэл ямар нэг тохиолдлоор сэтгэл тань хөдөлж өмөрснөөс ч үл хамааран хэрэв та өөрийн үндсэн ухамсараа хадгалж чадаж байвал тэр үеийн гарч буй эерэг сөрөг ямар ч бодол ердөө л тухайн ухамсарын өнгө үзэгдэл байж харин ч таны бясалгалын хүчийг нэмэгдүүлэхэд туслана. Таны тэр бодол нэг бүр бясалгалын танд туслах чиглүүлэгч нь болж хувирна. Үнэн дээр бидэнд ийм бодлууд хэрэгтэй байдаг, харин тэднийг өөрт ашигтай туслагч болгохын тулд нэг зүйлийг маш сайн ухаарах ёстой. Тэдгээр бодолд зуралдахгүй байх. Өөрөөр хэлбэл тэдгээрийг бат орших бодит зүйл мэтээр эндүрэн зурах явдлаа таслах ёстой. Тэдэнд автан сарнах хандлага хаях ёстой. Тэдгээрийг бие даасан мөн чанартай гэж үзэхэ болох учиртай. Энэхүү ташаа ойлголтоо хэн хэвдэж орхивол таны үндсэн ухамсар маш энгийн, амгалан, хэрсүү хэв шинжинд шилжинэ. Ингэснээр таны өдөр тутмын амьдрал урд урдынхаас хайгуй тааламжтай, баяр баясгалантай болно. Та өдөр тутмын амьдралынхаа бүхий л үйлдэлийг явж идэж, ярилцаж гэх мэт хийсээр л байх ч хамгийн сайхан нь ямар ч зүйл таны сэтгэлийг цалхитал өмүүлэхэ болно. Үнэн дээр бидний хамгийн их айдаг зүйл бол сэтгэлийн үмэн, саад бэрхшээл шүү дээ. Та үргэлжил ямар нэг зүйл надад саад болж байна гэж мэдэрч, иймээс бясалгал хийх хэрэгтэй гэж боддог. Гадны хүчин зүйлс намайг өмүүлж байгаа тул надад заавар хэрэгтэй хэмээгээд та сэтгэлийн амар амгаланг болох багш ном хайж эхэлдэг. Учир нь та өөрийн үндсэн тунгалаг ухаанаа алдахаас имэж гадаад орчны нөлөөнд автаж дотоод амар амгалангаа алдах вэ гэж айдаг. Өөрийгөө дахин тогтун тайван байж чадхаа болон хэмээн санаа зовж сүүлдээ ямар нэг сүнслэг чиглүүлэгч илэрхийлж эхэлдэг. Гэвч цаг хугацаа улирч та бясалгал үлдэж тарин уншиж өглөө бүр маань мэгзмээ хэл зансан ч үнэндээ өөрийн яг хуваа хичээх ихэрхүү сэтгэл өөрийн сатаарл өмөрлүүдийнхээ талаар нэг их анхаарч үздэггүй хിവэр үлддэг. Иймээс бясалган бүтээл хийхээр зорьсон хүн үргэлж ухамсартай хянуур байж өөрийн оюун санааны өөрийн амнаас гарах үгийн өөрийн биеийн үйл хөдлөлийн нэг бүрчлэн илрэлт болгоомжтой хандах нь тун чухал. Эдгээр гурван түвшний хандлагаа үргэлж шинжиж цэгнэж байгаарай. Өөрийгөө явуулж буй дадлагаас нь тусгаарлан салгаж хэрхэвч болохгүй. Харин ч өөртөө тулгуур болж, өөртөө тусалж, өөрийгөө зовлон зүдүүрээс гэтлэх ганц арга замыг хэрэглэх хэрэгтэй. Энэ арга зам нь аливаа үед ухамсар сэхээгээ алдахгүй байх, өөрийн сэтгэлийг ажиглан таних явдал юм. Өөрөөр хэлбэл та үргэлж соргог ухаалаг байж хизээч оюун санаагаа хий дэмий сарниулж мунхарч болохгүй. Сатаарл үүмэрэл гэдэг зүйл орсоор л байх боловч та түүнийг жинхэнэ мөн чанараар нь таньж мэдэх замаар хүчийг нь саармжуулж чадна. Хэрэв та өмөрсөн сарнсан сэтгэл санааны үүсэл гарлыг таньж мэдээд түүнийг таны өөрийн суурь ухамсараас түр зуурын долгион адил гарч ирээд эргээд буцан арилах үзэгдэлтүүдийн юм байна гэж ухааруул ямар ч саад дотгор танд үнэхээр хор учруулахаа болно. Харин та тэр сатаарл бодлуудаа автсаар байвал тэдгээр өмүүлэлт танд тасралтгүй үргэлжилж таныг эцэс төгсгөлгүй зовоох болно. Та тэднээс ангижрах арга хараахан эзэмшээгүй байна гэсэн үг. Ийм учраас Гадамбын уламжлалын гол сургаал нь аливаа зүйлсийг тэр хിവэр нь хүлээн зөвшөөрч сурахад оршдог. Гадаад орчноос танд юу ч тохиолдсон бай. Та түүнийг бэлэг оюун, мэрэгэн ухаан, үүднээс хараад баяртайгаар хүлээж ав. Таны дотор ямар ч бодол төрсөн бай, сөрөг муу бодол, эсвэл гэгээлэг сайн бодол, түүнийг тэр хിവэр нь хүлээн зөвшөөр. Учир нь тэр бол таны суурь ухамсарын өрдөө нэг илрэлтүүдийн юм. Эрдэм гэгэрлийн илрэлч бай, мөнхийн төөрөгдлийн илрэлч бай, бүхий л төрөл бүрийн илрэл үнэн хэрэгтэй зарчмын хувьд яг адил. Тэд бүгд таны өөрийн сэтгэлийн л хэсгүүд. Энэ ойлголтод хүрч чаддаг байхыг л үнэмлэхүү бодит сэтгэл гээд байгаа юм. Одоо харьцангуй бодит сэтгэлийн талаар дурдъя. Харьцангуй бодит сэтгэл нь хоёр янз бий. Ирмэлцлийн бодит сэтгэл болон үйлчлэлийн хийж буй бодит сэтгэл. Энэ хоёр ойлголт энгийн. Угаас бодит сэтгэл гэдэг нь инэрэнгүй нэгүүлсэнгүй сэтгэл гэсэн үг болохыг хүн бүр мэднэ. Гэхдээ харьцангуй бодит сэтгэлийг үнэхээр хөгжүүлэхийн тулд эхлээд үнэмлэхүй бодит сэтгэлийн тухай ойлголтыг төрүүлж ухамсарласан байх шаардлагатай. Үнэмлэхүй бодит сэтгэл бүхий л амьд биесийн оршихуйд төвөн оршдог юм. Бүх амьтны сэтгэл уг чанартай хэрэггүй цэвэр, ямар ч муу чанарт үл хүрэгдсэн байдаг. Амьтан бүхэн үндсэндээ буддгийн адил цэвэр сэтгэлтэй боловч түр зуурын төөрөгдөлд автан мунхарсан учраас амьтан буюу гэгэрээгүй оршнол гэж харагдаж буй хэрэг. Харин энэ төөрөгдлөө арилгасан нь буддаа болдог гагцхүү ялгаа нь энэ. Өөрөөр хэлбэл цэвэр тунгалаг сэтгэл бол бүх амьтны сэтгэлийн үндэс мөн. Энэхүү өнцгөөс ажиглах юм бол таага миний сэтгэл уг нь цэвэр тунгалаг бөгөөд миний бодлууд зүгээр л гарч ирдэг илэрцүүд юм байна гэж ойлгоно. Тэгээд та баярлах болно. Учир нь эдгээр бодол санаанууд миний жинхэнэ мөн чанар биш аж, миний сэтгэлийн уг чанар эдгээр биш юм байна. Эдгээр нь ердөө гарч ирээд алга болдог түр зуурын үзэгдлүүд юм гэдгийг танина.
Үнэндээ адилхан миний толгойд хичнээн олон сайхан бодол төрсөн ч бай. Ямар олон муухай бодол төрсөн ч байгаа огт ялгаагүй. Тэдгээр нь бүгд миний үндсэн ухамсарын зүгээр нэг илрэл юм. Тиймээс та тэдгээрт зууралдах шаардлагагүй болж байгаа биз. Та зүгээр л ажиглаад байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд өнгөрөх болно. Онцгой гэж бодохгүй, зүгээр л эрхийг нь ирүүлж, явахыг нь явуулж сурах хэрэгтэй. Зүгээр л байг өөрөө ирээд өөрөө явна биз. Та тэр санаа бодлуудыг хөөж дагахгүй л бол танд ямар ч асуудал үүсэхгүй. Тэгвэл таны амьдрал аз жаргалтай, баясгалантай болно. Таны бясалгал үйлс өмнө садаа байсан ч байгаагүй ч хамаагүй, түггүй сайхан үргэлжлэх болно. Товчхондоо эдгээрээс дүгнэн хэлэхэд үнэмлэхүй болон харьцангуй бодис сэтгэл хоёроос үнэмлэх нь хамгийн чухал юм. Учир нь хэрэв та үнэмлэхүй бодис сэтгэлийн мөн чанарыг таньж чадвал харьцангуй бодис сэтгэл нь аяндаа даган цэцгэлнэ. Яагаад гэвэл тэр цагт таны бэлэг ухаан хурцтаж, бүхий л амтан анханасаа буддаа, цэвэр ухамсартай байсан боловч түр зуурын мөнхөв төрөлтлийн улмаас самсарт төөрөн зовж байгааг тод харна. Тиймээс тэд өнөө хэрн самсарт тэнүүжилж байна. Хэрэв та өөрийн болон бусдын тэр төөрөгдлийг арилгаж чадваас таны сэтгэлд орхноо гэгэрэх болно. Угаас таны сэтгэл анханасаа л төгс гэгэрсэн, ямар ч мөнхийн хэр буртаг хүрээгүй байсан. Тиймээс таны сэтгэл буддгийн сэтгэл шиг цэвэр ажээ. Гэвч бид өдөр тутамдаа тэдгээр үзэгдэл гадаад дотоод хүчин зүйлүүдтэй ноцолцоор байдаг. Илтгэв бодлууд илчлэн ургаж, бид яасан ч олон бодол толгойд эргэлдэх юм. Нэг нь ч тасралтгүй үргэлжлээд миний толгой амрахгүй. Бясалгал минь бүтэмжгүй байна. Энэ хүмүүс нь сэтгэлээс болж замнал маань өөдрөггүй байна гэх мэтээр гомдолдог. Харин ингэж гомдлохын оронд хэрэв та эдгээр бодол, эдгээр сэтгэлийн хөдөлгөөнүүдийг өөрийн үндсэн ухамсарын өртөө түр зуурын үзэгдэл гэж хараад тэднийг Тэнгэрийн үл мэд ирээд өнгөрдөг зүйл хэмээн ойлгож чадвал тэд чинь тогтон үлдэхгүй. Та тэднийг атгаж барихгүй л бол ирээд л явна. Ингэвэл хамгийн чухал нь танд ямар нэг үмэн бэрхшээл гэж үгүй болно. Сэтгэлийн шаналл зовлон гаднаас ирдэггүй, дотроос үүсдэг. Дотроос гэдэг нь та өөрөө тэдгэрийг бодит үнэн гэж эндүрч сэтгэлдээ ургуултаас болж тэр юм. Харин та тэдгэрийг өөрийн сэтгэлийн нэг хэсгийн өнгө үзэгдэлтүүдийг гэж үзээд эрхийг нь ирүүлж явахыг нь явуулдаг болчихвол танд үүмүүлэн довдлох зүйл гарахгүй. Ийм дадлага нь Гадамбын сургаалт нэн чухал туйлаас ашиг тустай билээ. 7 хэсэгт сэтгэл дасгалжуулах гэдэг сургаал нь тун энгийн боловч бидний хувьд хэрэгжүүлэн ашиглах нь хэцүү байсаар ирснийг дээр өгүүлсэн. Тиймээс энд онцгой анхаарч хэлэхэд бясалгал дадлага хэрэгжүүлэн ашиглах тал дээр шамдаж хийж буй бясалгал бүрээсээ бодит үр өгөөж хүртэж сурах нь нэн тэргүүний зүйл. Энэ маш чухал. Танд заавал гаднаас багш хэрэггүй. Та өөртөө багш. Өдөр бүрийн зүйл болгон толгойд орж буй бодол бүр тань хүртэл таны багш байж чадна. Танд заавал хүн багшлах хэрэггүй. Учир нь таны эргэн тойронд тохиох бүхэн нөхцөл байдал бүр хэрэв та анхаарч хандвал ухаалгаар хүлээн авбал таныг хөгжүүлэх хичээл болж байдаг. Таны амьдралд тохиож буй нэг бүрчлэн үзэгдэл хамгийн сайн багш чинь байж чадна. Тэд таныг сургаж хүн багшийн ч хүргэж чадахгүй гүн сургамж өгөх боломжтой. Эцсийн эцэст хүн багшийн ухаан хязгаартай шүү дээ. Харин та өөрийн оюун ухаанаа нэгээд тохиох учрал бүртээ болгоомжтой ухаалгаар харьцаж чадвал тэр бүх үзэгдэл нөхцөл явдал болгоно танд гүн гүнзгий ухаарал хайрлах болно. Өдөр бүр та нэгийг сурч тэр нь таныг баярлуулж өөртөө итгэх итгэлийг танд бэхжүүлж зориг төгөлдөр болгоно. Тиймээс та учрах нөхцөл болгоныг өөртөө сургамж болгон ашиглах шийдэмгий зоригтой байх хэрэгтэй. Юунд чандахдаа гадна талд, дотн талд гэж гол шилэх хэрэггүй. Юуг ч үл ойшоох, эсвэл хит онцлох явдал гарахгүй бай. Та учирч буй нөхцөл болгоныг хянуур ухаалгаар зохицуулж чадвал таны амьдрал аяндаа л аз жаргалтай амгалан байх болно. Энэ л Гадамбын номлолын гол агуулга юм. 7, 6, 5 гэх мэтийн тоолол чухал биш. Гадамбын номлолын утга нь аливааг тоолох тооноос ангид юм. Тохиолдол нэг бүр нөхцөл байдлыг та баяртайгаар нээлттэй сэтгэлээр хүлээж авч, мэрэгэн оюунаар хар. Өөрийгөө хизээч бүү дорд үз, гадны хүчин зүйлээр өөрийгөө бүү захируул. Та өөрөө тэр нөхцөл байдал, гадаад үзэгдэл, дотоод сэтгэлийн хүчин зүйлс, бодлуудаа захирч чадах ёстой. Урган гарах нөхцөл бүрийг та өөрийн хичээл, өөрийн багш, өөрийн арга засал хэмээн үзэж чадвал танд дахин хүний багш хэрэг болохгүй. Тиймээс л Бурхан багш чи өөрөө л өөрийнхөө гэгэрлийн замын эзэн, өөрийн хамгийн том дайсан нь мөн гэж сургасан. Өөр бус зүйл байхгүй, зөвхөн чи өөрөө өөрийгөө зална, эсвэл хорлоно. Өөрөө өөрийн багш байна гэдэг нь танд асар их хариуцлага ирж байна гэсэн үг. Хэрэв та өөрийгөө хайрлаж хамгаалдаг нэгэн бөгөөд энэ самсарт цаашид төөрөн зовхыг хүсэхгүй, төгс эрх чөлөөнд хүрэхийг хүсэж байвал үүний ганц арга зам нь учирч буй нөхцөл байдлуудтайгаа ухаалгаар харьцаж сурах явдал юм. Үүний тулд танд тасралтгүй үргэлжлэх дадлах хэрэгтэй. Ямар ч нөхцөл тохиолдсон бай, өөртөө үргэлж одоо миний бясалгалын мөч үргэлжилж байна шүү гэж сануул. Бясалгалын мөч гэдэг 24 цагийн турш үргэлж байдаг болохоос онцгойлс нь 1 цаг, өглөө орой гэх мэт тогтсон хугацаа биш. Тиймэрхүү ялгалт тавих нь утгагүй.
Яагаад гэвэл та хизээч хамаагүй санамсар мэдэмсэртэй анхаарал сэрэмжээ хадгалах юм бол тэр мөчид таны бясалгал аяндаа эхэлж байдаг. Та гадаад үзэгдлийг анзаарч дотоод сэтгэлээ шинжиж чадна. Энэ л таны жинхэнэ бясалгалын цаг юм. Энэ цаг л таны урдын ямар ч тогтсон бясалгалын цагуудаас илүү үн цэнтэй, хүчрхэг байх болно. Ингээд таны 24 цаг тэр чигтээ гадамбын бясалгал болж хувирна. Таны биеэр үлдэх хөдөлгөөн, амнаас гарах үг хэлс, сэтгэлдээ бодох бодол бүхэн гадамбын бясалгалын нэгэн хэсэг юм. Өдөр тутмын энгийн хөдөлгөөн хүртэл сургаал болж хувирдаг. Харин үүнтэй харьцуулахад хоосон ярилцах, их зүйл маргалдах нь чухал биш. Хүн оюунаа гэгээлгээр нээж өөрөө бэлгүүн хүн болж чадвал тэр зүйлс аяндаа багасна. Гадамбын их багш нар шав нартаа үүнийг л хэлж ойлгуулдаг. Тэд хизээж олон ном унш, олон мэтгэлцэн хий гэж шавдуулахгүй. Учир нь хэрэггүй их ярилцах нь ихэнхдээ хоосон цэцэрлэг болж заримдаа буруу зам руу ч хөдөлдөг. Ном сударт бичсэн нь ч хязгаартай, бүр зарим нь буруу ташааж байж болно. Тиймээс танд хамгийн үнэн зөв заавар бол таны өөрийн оюун дүгнэлт юм. Тэгэхээр нүдээ нээхээс гадна оюун ухаанаа нээж яв. Зөвхөн нүдэрээ харах юм бол элдв юм үзэгдээд таныг сатааруулна. Харин сэтгэл оюунаа нээвэл юу ч таныг өмүүлж чадахгүй. Сонголт таних. Та гадаа алхаж явахдаа эргэн тойрон олон зүйлсийг үзнэ. Түүнийг зүгээр нэг цэнгийн зугаа гэж битгий бод. Харин тэр бүхнийг өөрт чинь олдож буй сургамжийн том боломж гэж үз. Та өөртөө би сэтгэлээ дасгаж буй хүн. Тиймээс би харж, сонсож, үнэрлэж, хүрч, ярилцаж байгаа бүхэнтэйгээ сэтгэлээ дасган ажиллах ёстой гэж байнга хэлж итгүүл. Та юу ч хийж байсан, тэр бүх үйлдэл чинь таны бясалгалын нэг хэсэг, таны дадлагын нэг талбар юм. Ингэснээр та урдын тусгаалan хуваадаг байсан бясалгалын цагаа халж чадна. Танд тусгаал цаг, тусгай бясалгалын хөтөлбөр хэрэггүй болно. Өдөр тутмын амьдрал чинь л таны бясалгалын суурь, өдөр бүхэн таны бясалгал, дадлага байх боломжтой. Тиймээс ухаалаг бай, оюун ухаанаа нээ, мэрэгэн хүн шиг амьдр. Энэ л гадамбын сургаалын хамгийн чухал, товч хатлаа гүн утгатай айлдвар билээ. Баярлалаа. Санги Нимпа Римбуч 2018